Сайн байцгаана уу? Өнөөдрийн сэдэв ажлын байран дээрх харилцаа. Хүн амьдралынхаа 3/2%-ыг харилцаанд оролцож өнгөрүүлдэг гэсэн судалгаа бий. Харилцаа нь олон төрөлд хуваагддаг бөгөөд хамгийн чухал нь гэр бүлийн болон ажлын байран дээрх харилцаа байдаг байна. Тэгвэл ажлын байран дээрх харилцааны зөрчил гаргахад хүргэдэг түгээмэл хэдэн шалтгаанууд байдаг байна. За үүнд хүмүүсийн хандлагын ялгаатай байдал, ажил үүргийн хуваар тодорхой биш байх, хувь хүний зан наран шингийн ялгаатай байдал, харилцааны сэтгэл ханамжгүй байдал зэрэг нь зөрчил гаргахад хүргэдэг байна. Тэгвэл бид ажлын байран дээрх харилцаанд дараах зүйлүүдийг анхаарахад илүүдэхгүй. За үүнд хамт ажиллагсад бие биенээ ойлгодог байх, ажилдаа хамт олондоо эерэг хандлагатай байх, байгууллагын сайн сайхны төлөө ажиллах нь эргээд миний сайн сайхны асуудал гэдгийг ухамсарлах, мөн байгууллагын үйл ажиллагаанд хүн бүрийн эдвэх оролцоо чухал гэдгийг ойлгох. Мөн хамт олондоогоо харилцаа хүндэлтэй харилцах зэрэг нь харилцааны зөрчил үүсгэхээс сэргийлдэг байна.